Эрхэм үзэгч та бүгдээ амрыг ирээ. Амжилт бүтээлээр дүүрэн 2025 он дуусч 2026 онтойгоо учран золгож буй түүхэн энэ агшинд бид бүхэн дор бүрнээ хийсэн ажлаа дүгнэж бүтэн жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж цэгнэдвэ. Тэмч учраас Монголын хэлчид 2025 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээг үзэгч та бүхэндээ сүлд тогны дэргэдээс нэвтрүүлгээр томилон өргөхөд бэлэн болоод байна. Монгол улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах зорилгоор мянган хэлчид өдөр шөнийн айлч цагт хариуцсан хилийн хэсэгтээ улсын ил хамгаалтаа зохион байгуулж байна. Нэвтрүүлгийн эхэнд улсын ил хамгаалалт болон шалган нэвтрүүлэх албаны үр дүнгийн талаар мэдээллийг хүргье. «2025 оны 1-р сарын 1-ээс 2025 оны 12-р сарын 15-ны өдрийн байдлаар Монгол улсын хилд хилийн зөрчил 19, хил дамнан мал хулгайлсан зөрчил 4, хилийн дэглэмийн зөрчил 15, хил орчмын дэглэмийн зөрчил 251 удаа гарсныг хилийн дэглэмийн гэрээ болон хуулийн дагуу шийдвэрлэсэн. Хилийн зурвас бүсэд зөвшөөрлгүй нэвтэрсэн 277 хүнийг 42.5 сая төгрөгөөр, малаа хариуцлагагүй бэлчээрлүүлж улсын хилд тулгасан 173 иргэнийг 19.7 сая төгрөгөөр торгож, иргэдэд учирч болох 14.4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан зэрэглэсэн. Өмнөх оны муу үетэй харьцуулахад хилийн зөрчил 9.5, хилийн дэглэмийн зөрчил 55.5, бэлчээрээр мал улсын хилд тулсан хил орчмын дэглэмийн зөрчил 11%-аар тус буурч, хил дамнан мал хулгайлах зөрчил 50%, хилийн зурвас бүсэд зөвшөөрлгүй нэвтэрсэн хил орчмын дэглэмийн зөрчил 17.9%-аар өссөн үзүүлэлттэй байна. Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 94.7, шийдвэрлэлт 98.6% байна. За улсын ил хамгаалтын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл авахар хил хамгаалтын газрын дарга хурамда Батбаастай ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. За өнгөрсөн онуудтай харьцуулахад улсын ил хамгаалтын үр дүн тэгээ өссөн буурсан үзүүлэлтүүд нь ер нь юутай холбоотой байд юм бол? За улсын хил хамгаалтын үр дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 9%-аар, хил орчмын дэглэмийн зөрчил 2 дахин буурсан. За хилийн зурвас бүсэд эзэн хариулгүйгээр малаа бэлчээрлүүлсэн дээрх хэлбэрийн зөрчлүүд болон хил хамгаалах байгууллагаас зөвшөөрлгүй улсын хилийн зурвасд нэвтэрч ашигт малтмал олборлох, байгалийн дагалдах баялаг ашиглах бусад хэлбэрийн зөрчлүүд 11.9%-аар тус буурсан үзүүлэлт гарсан. Дээрх албаны буурсан үзүүлэлтийн гол үр дүн нь бол улсын хил хамгаалтанд шинжлэх ухаан техник технологийн дэвшлиг ашигласан, тэр дундаа хилийн тохиоллын систем, нисгчгүй нисэх хэрэгсэл, тэл хяналтын камерын системд хилийн өтрөөд хилийн цэргийн анги тусгай салбаруудын хариуцсан хэсгийг бүхэлд нь хамруулсны гол үр дүн гэж үзэж байна. За мөн хил хамгаалах байгууллагын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд парк шинчиллийн үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. За үүний хүрээнд улсын хил хамгаалтанд ашиглаж байгаа өндөр хүчин чадлын автомашин техник хэрэгсэл, хилийн манааны уналгууд үндсэндээ бүрэн хэмжээнд шинчлэгдэж 2 болон 4 дугуйт мотоциклоор хангагдсантай холбогдуулж улсын хил хамгаалтын нэгтрэл нэмэгдсэн тодорхой үр дүнд хүрсэн зэрэг энэ үзүүлэлтүүд нь хилийн зөрчлийг бууруулах гол үндсэн суурь үзүүлэлт болсон гэж дүгнэж байгаа. За тэгэхээр эх онд улсын ил хамгаалтын чиглэлээр ямар ажлууд хийгдэхээр төлөвлөж байна вэ? За Монгол улсын хил хамгаалах байгууллагаас 2026 онд бас томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. За үүний зарим нэгэнд дурдах юм бол Монгол Оросын хилийг 2 дахь удаага хамтран шалгах үйл ажиллагаа 3 дахь жилдээ үргэлжилж байна. За энэ үйл ажиллагаа мөн 2026 онд үргэлжлэн хийгдэж хилийн төхөөрөмжийн ажлууд үндсэндээ дуусах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За хоёрдугаарт Монгол хятадын хилийг 3 дахь удаага хамтран шалгах томоохон ажил төлөвлөгдөд явж байна. За үүний хүрээнд Монгол Улсын засгийн газрын тогтоол гарч энэ комисс томилогдож явна. За үүний хүрээнд бол хоёр улсын засгийн газар хоорондын хамтарсан комиссийн бүрэлдэхүүн энэ улсын хилийг хамтран шалгаснараа Монгол Оросын хил олон улсын хэмжээнд баталгаажих суурь нөхцлүүд бол бас бүрднэ гэж харж байна. За түүнээс гадна Монгол улсын хил хамгаалтын нэгтралыг нэмэгдүүлэх, за улсын хил хамгаалтын шинжлэх ухаан техник технологи ололтыг түлхүү ашиглах, үр дүнтэй байх, хилчдийг сургаж мэрэгшүүлэх, энэ хүрээнд зөвхөн шинжлэх ухаан техник технологийн ололтыг ашиглаад зогсохгүй хилчд маань чадварлаг мэрэгсэн байх ийм
томоохон зорилтыг одоо тавьж байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. За мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Шалган нэвтрүүлэх албаны үр дүн 2025 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 15-ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 26 бомб ажиллаж, улсын хилээр 164 орны 7,562,233 зорчигч, 58 орны 6,338,576 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хилээр нэвтэрсэн зорчигч 9.8, тээврийн хэрэгсэл 22.1%-аар тус өссөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бомбоор гарсан хилийн зөрчил 27.2%, улсын хилээр нэвтрүүлэхийг хоригдсан болон хязгаарласан эд зүйл 52%, хилийн бомбтод мөрдөх журмын зөрчил 44.4%, улсын хил нэвтрэх эрхийн баримт бичгийн зөрчил 5.7%-аар өсөж, Монгол улсын хилээр үл нэвтрүүлэх саатуулах иргэдийн зөрчил 2.8%-аар буурсан байна. Үзэгч та бүхэн 2025 оны шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаатай танилцсан бол үргэлжлүүлээд бид бүхэн шалган нэвтрүүлэх албаны чиглэлээр 2025 онд онцлог ямар ажлууд хийгдсэн талаар Хил хамгаалах мэргэжлийн газрын шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга тэд төрөндөө мөнх цогоос тодруулахад бэлэн болоод байна. За энэ онд дараах томоохон ажлууд хийлээ. За эхний дугаар гэх юм бол Монгол улсын шин сэргэлтийн бодлого бомбын сэргэлтийн хүрээнд Хилийн алтан булаг авцаамын бомбын зочид дээрийн терминалын нийтлэг 2025 оны 9 сарын 3-ны өдөр нээж, за улсын хилээр зочид тээврийн эрхийг түргэн шурхаа шалган нэвтрүүлэх мөн Хилийн нийлтийн байгууллагын албан агчдыг ажиллах таа тонцог бүтээсэн томоохон арга хэмжээ боллоо. За тус арга хэмжээний хүрээнд тус бомбтод нийтдээ 4 ширхэг цахим гарцыг сойрлуулсан. За энэ цахим гарцыг сойрлуулснаар л зорчигч өөрөө улсын хилээр нэвтрэх боломж аль бүрцээ. Их жилүүдэд бол нэг бомбын сэргэлтийн хүрээнд цагаан нуур, хавирга, булган бомбуудын дахин төлөвлөлт хийгдэж, за мөн зочид тээврийн эрслийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй биднээс ажиллаж байгаа. Одоогоор бол яг энэ жилд бол нийтдээ 2 бомбод цахим гарц сойрлуулсан. Нэг нь юм бол замын үүд, нэг нь Нотломд алтан булаг бомбууд байгаа. Өнгөрсөн онд замын үүдийн авцамын болон шалган нэвтрүүлэх чиглэлээр ер нь яг онцлог ажлууд хийгдсэн үү? За тус бомбдод ачаа тээврийн галт тэрэгний хяналт шалгалтыг түрүүн болгох, мөн найдвартай байдлыг хангах үүднээс бол төмөр замын хэсэгт бид хяналтын төхөөрөмжийг сойрлуулсан. За ингэснээр бол ердийн үед бол 30 минут шалгадаг байсан бол одоо 20 минутын хугацаанд шалгадаг болж нэгт хугацаа хэмнэгдсэн. Хоёрдугаар гэх юм бол зөрчлийг бол баримтуулахад бас нэлээд төхөмтэй хүний оролцоо багтаагаар хяналт шалгалтыг зохион байгуулах төсөл бүрдсэн. Ер нь энэ камерын чиглэлээр бомбтуудад бас нэмэгдсэн асагдсан зүйлүүд ер нь бий юу? За энийг бол онцлож хэлэх зүйтэй байх. Бид сая гайлын байгууллагатай санамж байгуулсан. За санамжийн хүрээнд бол нийтдээ Хилийн 10 бомбдод ашиглаж байгаа, гайлын байгууллагын ашиглаж байгаа камеруудыг Хил хамгаалах байгууллага давхар ашиглаад мөн зөрчлийг баримтжуулах, мөн Хилийн бомбдод мөрдөх журмыг сахиулахад нэлээд төхөмтэй тийм алхам хийж байгаа. Энэ жил бас мөн энэ тухайн ажлыг өргөжлүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа. За үзэгч та бүхэнд Хилийн шалган нэвтрүүлэх албаны чиглэлээр 2025 онд хийгдсэн бас томоохон онцлог ажлуудыг Хилийн шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга тэд төрөндөө мөнх цог танилцууллаа. Танд цаашдын ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Ингээд нийт үзэгчтэй шинэ жилийн баяр мэнд хүргье. Хил хамгаалах байгууллага ардал хангалтын чиглэлээр энэ онд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд автопарк шинжилгээг үргэлжлүүлж Хилийн цэргийн Тэг 134, Тэг 133 дугаар тусгай салбарыг байгууллаа. Тухайлбал ойжуулах ногоон байгууламж, сургалт судалгааны төвн Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан сумдын 56 га талбайд 92,400 ширхэг, Өвнөгөө аймгийн Номгон, Манлай, Цогтовоо сумдын 150 га талбайд 94,000 ширхэг, Богдуулын 30 га талбайд 22,000 ширхэг, Өврөнгө аймгийн Шинэ Хар хором хотын 387.5 га талбайд 300,000 ширхэг навчит болон шилмүст мод тарьж хэрийн ойжуулалт хийсэн байна. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр, алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Хил хамгаалах байгууллагаас энэ онд эрүүл биед саруул ухаан оршин 4 жилийн урт хугацааны хөтөлбөрийг боловсруулан албаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. За шинэ оны босгон дээр хүрч байгаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За яг одоо Хил хамгаалах байгууллагад ардал хангалт инженер техникийн чиглэлээр хийгдсэн ажлын талаар ярилцахаар Хил хамгаалах ерөнхий газрын төлөвлөлт хангалтын хэлтсийн дарга хууранда Бацөвтэй ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ онд хийгдсэн ажлын талаар тавс мэдээлэл өгөх үү?
За 25 онд бид нэр артал зэвсгэл инженер техникийн чиглэлээр маш олон ажлуудыг хийж гүйцэтгсэн. За үүний томоохон ажлуудын нэг нь бол Хилийн зэргийн техник 134-р тусгай салбар нисэх тусгай ангийг байгуулсан. За нисэх тусгай ангийг байгуулсан. Эндээ бид нэр H225 Супер Puma гэдэг нисдэг дэргийг худалдан авсан. Одоо хил хамгаалтанд ашиглахад бэлэн болоод байна. За хил хамгаалтанд нисдэг дэргийг ашигласнаар бид нэр удирдлагын түргэн шуурхай байдлыг хангах, за эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, за гамшиг ослын үед татан гаргалтын үйл ажиллагааг бие даан шийдвэрлэх ийм давуу талтай болсон гэж ойлгож байна. За мөн хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар Хилийн зэргийн техник 133 дугаар тусгай салбарыг мөн байгуулсан. За энэ салбар нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомбод үндэсний хөдөлгөөн, за хил хамгаалах байгууллагын ногоон ирэм төслийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан анги юм аа. За ингээд үйл ажиллагаа нь одоохондоо хэвшээд энэ жилийнхаа бидний тарих ёстой норм суулгацаа бол тариад дууссан. Мөн хил хамгаалтын нэгтгэрлийг нэмэгдүүлэх, за хил орчмын дэглэмийн нэгтгэрлийг нэмэгдүүлэхэд бид нэр хилийн тохиоллын системийг суйрлуулж нисгчгүй нисэх хэрэгсэл, за дорооныг хилийн зэргийн ангиудад хангаж, за хил хамгаалтанд ашиглаж эхэлсэн байгаа. Техникийн чиглэлээр бид нэр 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, за санхүүжилтээр бид нэр 64 техник нэгж шинээр авч худалдан, за автопарк шинжилгээг хийсэн. За хил хамгаалтанд шилжүүлээд байна. Хилийн зэргийн тусгай анги салбаруудад 20-60 кВт-ийн сэргээгдэх эрчим хүчийг тавьсан. За эх жил бид нар бас дахин сэргээгдэх эрчим хүчинд холбохоор төлөвлөн ажиллаж байгаа. За энэ онд хийгдсэн бүтээлч ажлын тухай мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Хилждийн нийгмийн хамгааллыг сайжруулахад алба хаагчдын сурч боловсрох мэдлэг ур чадварыг дээшлүүлэх нь чухал асуудлын нэг юм. Улмаар өнгөрсөн онд 3500 алба хаагчийг урт болон богино хугацааны сургалтад хамруулжээ. Түүнээс гадна ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс шинээрэн ногоон хөгжил аян Хилийн тэнгэр орон сууцны хотхны барилгын ажлыг эхлүүллээ. Мөн Хилийн зэргийн анги тусгай салбарууд ч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэмээр байна. За бид нэвтрүүлгийнхээ энэ хэсэгт хилчдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хийгдсэн онцлог үйл явдлыг тодруулахаар Хүний нөөцийн газрын дарга Хурандаа Бацолбог өрөөд байна. За тэгэхээр та 2025 онд хилчдийн мэрэгжлийн чадрыг дээшлүүлэх, за мөн хилчдийн хүүхдүүдийн боловсролын талаар бас анхаарах тийм ээ, ямар асуудлууд хийгдсэн талаар ярихгүй юу? За хил хамгаалах байгууллагын хэмжээнд бас алба хаагчдаа сургаж мэрэгшүүлэх чиглэлд жил бүр тодорхой төлөлтүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлээд ажиллаж байна. За 2025 оны хувьд нийтдээ хил хамгаалах байгууллагын 3500 орчим алба хаагчийг гадаад дотоодын урт богино хугацааны сургалтад сургаж мэрэгшүүллээ. За мөн зөвхөн алба хаагчдуудыг үгээр хилчдийн хүүхдийн сурлага мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хууль зүйн дотоод хэргийн сайдын 2025 оны А116 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу элсэлтийн ерөнхий шалгалт өгж байгаа хүүхдүүдэд шалгалтанд бэлтгэхтэй холбоотой мэдлэг чадрыг дээшлүүлэхтэй холбоотой сургалтыг дотоод хэргийн сургалтад хамтран зохион байгууллаа. Аслагдсан бүс нутагт ажиллаж байгаа хилчдийн нийгмийн асуудал гэхээр бас амьдрах орон сууц. За мөн эргээд бас төвийн бүсэд ажиллаж байгаа хилчдийн амьдрах орон сууц тэдгээрт бас чиглэсэн олон арга хэмжээнүүд энэ онд бас хийгдсэн болов уу? За нийгмийн асуудал гэж авч үзэхлээр бас нэлээд өргөн үрээтэй асуудлууд багтдаг. За энэ хүрээнд яг байгууллагын хэмжээнд үе шаттайгаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. За энэ 2025 оны үед бол мөн Хилийн нийтээ 25 салбарт 100 айлын албаны орон сууцнд их засвар хийж хил дээр албан үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийнхаа аятай тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах ажлыг хэрэгжүүллээ. За мөн нийгмийн баталгаа болсон орон сууцны хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан хаан Спид гэдэг компанитай хамтраад Улаанбаатар хотын Баян зүрх дүүрэгт нийтдээ 820 хилчин өрхийг Хилийн тэнгэр хотхонд захиалгад хамруулах ажлыг зохион байгуулж, за 2025 оны 5 дугаар сараас энэхүү компани ажил маань эхэлж өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 80% байна. Тэгэхээр бас хилчдийн маань хувьд бол нийгмийн асуудлаа шийдвэрлэх төвшөнд бол 2025 бас нэлээдгүй үр өгөөжтэй он жил байлаа гэж дүгнэж байна. Нийгмийн асуудлын хүрээний нэг том бүлэг сэдв нь бол эрүүл мэндийн асуудал. За хил хамгаалах байгууллага 2015 оноос хойш хилчдийн
эрүүл мэндэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг үе шатаар төлөвлөсөн. За 2025 онд хилчдийн нөхөн сэргийх алтан шонхор төв маань одоо үйл ажиллагаа нь бүрэн хэмжээнд одоо нөхцөл нь бүрдлээ. 2026 оны одоо 1-р сараас эхлээд хилчд маань алтан шонхор нөхөн сэргийх төвөөр одоо бүрэн хэмжээний үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг одоо бүрдүүлээд байна. Хилчдийн нийгмийн хамгааллын чиглэлээр ил хамгаалах ерхий газрын үнийн нөөцийн газрын дарга Хурандаа Батцулбогоос тодорхойллоо. За хилчдийн нийгмийн асуудлын чиглэлээр хийх зай ажлын талаар үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэлээ. Нэвтрүүлгийн энэ хэсэгт эх орны өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийн дундаас тодорсон алдартай гавьяатнуудаа бас алдаршуулъя гэж бодож байна. 2025 онд хилчдийн дунд одоо тодорсон бас нэгэн бахархалт үйл явдал бол Монгол улсын Баатар цол нэхэр нэмэгдэж тийм ээ. Хилчид 15 дахь Баатараа бас үлгийдээ авсан бахтам үйл явдал энэ онд тусалж өнгөрлөө. За мөн хөдөлмөрийн Баатар бас энэ онд бас дахин тодорсон. За тэгээд үйлчлэгээний гавьяат ажилтан гавьяат цолтнууд бас нэлээдгүй олон тодорсон он болж өнгөрлөө гэж бодож байна тийм ээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар гэхэд хилчдийн дундаас 6 гавьяат тодорсон гэдэг бол бахтам сайхан амжилт болоо гэж бодож байна. Түүнчлэн хилчийн спорт хорооны тамирчид маань бас 2025 онд олон амжилт бүтээлийн эзэд болж тийм ээ. Бүрт чоны эзэд хүртэл бас тэдний дундаас тодорсон байгаа шүү дээ. Энэ болон дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэн авна уу? Чөлөөлөх тайны ялалтын 80 жилийн ог тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Ахмад Дайчин Хөшөөж Ундрахын дорж боломд Монгол улсын Баатар цол олгож хилчид 15 Баатартай боллоо. Мөн Монгол улсын төрийн шагналт ардын уран зохиолч, соёлын гавь зүтгэлтэн хилчин яруу найрагч Бунцгийн Бадарч Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн Баатар цол хүртсэн гэлээ. Түүнчлэн энэ онд хилчдийн дундаас 6 гавьяат тодорч, хожууч генерал Бүрвийн Даш, бэлтгэл хурандаа Жамсрангийн Чойны Бунаар үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид гавьяат нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Даваагийн Баатар хүү гавьяат тасгалжуулагч, бэлтгэл хурандаа Чулуунбатын Алтан гэрэл, соёлын гавь зүтгэлтэн, бэлтгэл ахлагч Цэдэн Доржийн Наран цэцэг, гавьяат жүжигчин цолыг тус хүртсэн. Мөн хилчид болон хил орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх зорилготой Хилийн цэргийн дуучин чуулга 2025 онд улсын хилээ бүтэн тойрч урлаг соёлоор үйлчилснээс гадна уран бүтээлчид нь олон улсын уралдаан тэмцээн фестивал наадамд амжилттай оролцсон байна. Түүнчлэн хилчийн спорт хорооны тамирчид энэ онд төв дэлхийн болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож цанын тамирчин ахлагч Ачуудрах Милан Кортино 2026 өвлийн олимпийн эрх авсан байна. Мөн чөлөөт бүхийн тамирчин олон улсын хэмжээний мастер алтчин, чөлөөт бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, жудо бүхийн тамирчин Ёлк, жудо бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, бүрт чон шагналын эрэгтэй шилдэг тамирчнаар шалгарсан байна. Мөн үндэсний бүхийн тамирчин Гамболт сумо бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс алт, Азийн аврах шалгаруулах тэмцээнд хошоо алтан медаль хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлсэн байна. Монгол Улсын хил хамгаалах байгууллага 2025 онд хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, улсын хил хамгаалтанд орчин үеийн техник технологийн нэвтрүүлэх замаар улсын хилийн аюулгүйнийг амжилттай хангаж ажиллалаа. Ирж буй шинэ онд Дархан хилийнхаа манад зогсож байгаа нийт хилчидтэй улсын хил хамгаалах нэр хүндтэй хариуцлагатай албанд нь өндөр амжилт, гэр бүлд нь ад жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Хилчид орчин үеийн дэвшүүлэлт техник технологиг ашиглан улсын ил хамгаалалт шалган нэвтрүүлэх албаа зохион байгуулж байгаа гэдгээс гадна хилчдийн нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа тухай бидний нэвтрүүлгээс үтсэн гэдэгт итгэлтэй байна. Ирэх 2026 онд хилчид бүсчилсэн хил хамгаалалтын эрх зүйн орчинг дээшлүүлж, дэвшилтэд техник технологиг улсын хил хамгаалалтад үр дүнтэй ашиглах, хилчдийг хөгжүүлэх, хил хамгаалалтын нэгтралыг нэмэгдүүлэх замаар улсын хилийн аюулгүй байдлыг хангах зорилтыг тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд 2026 онд амжилт бүтээл түүхэн үйл явдлыг улам баяжуулна гэдэгт итгэлтэй байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэнд мянган хилчдийн нэрийн өмнөөс шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Монгол улсын хил тайван байна.